Мария Монтессори нь Италийн анхны эмэгтэй сэтгэл судлаач, сургууль хүмүүжүүлэгч, гүн ухаанч, хүн судлаач эрдэмт юм а. Түүний хувьд шинжлэх ухааны мэдээлэл ажиглал, судалгаанд тулгуурлан 0-6, 6-аас 18 насны хүүхдэд зориулсан Монтессори сургалтын арга зүйг 1907 онд боловсруулжээ. Мэдрэхүйгээр дамжуулан мэдлэгээ бүтээх, орчин бүрдүүлж, чиглүүлэгч багшийн тусламжтайгаар хэрэгждэг энэ арга зүй өнөөдөр дэлхийн 100 гаруй оронд хэрэгжиж, хүүхэд багчууд Монтессори сургалтын арга зүйгээр хүмүүжиж байна. Мария Монтессори нь хүүхэд бүрт төрөлхөөс заяагмал, нуугдмал, бусдаас ялгарх онцгой чадварууд байдаг гэдгийг хэлсэн бөгөөд хүүхэд бүрийн онцгой чадруудыг нээж хүүхэд өөрийгөө олоход Монтессори арга зүй тусалдаг хэмээн сурвалжээ. За тэгэхээр таны хувьд 2007 онд анхаа Монгол улсад Монтессори арга зүйн сургалттай миний гэр цэцэрлэгийг үүсэн байгуулсан. Цэцэрлэгийнхээ тухай яриач яагаад энэ Монтессори сургалтыг одоо Монголд оруулж ирэх болов? Яагаад ийм сургалт арга зүйтэй цэцэрлэгийг байгуулах болсон бэ? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би бол миний гэр цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач, Дэмбэрлэгч хүн байна. За 2007 онд анх цэцэрлэг байгуулахдаа би бол энэ Монтессори сургалтын арга зүйн талаар нэлээд судлаад, за ийм сургалтын арга зүйг хэрэгжүүлэх юм бол хүүхэд нэлээд хөгжих юм байна гэдгийг ойлгож ирсэн. Тэр ойлголтоос өөр зүйлгүй шхан байсан. Тэгээд ингээд би дагаад болон нэлээд одоо судалж мэдсэний үр дүнд багшраа гадаадд бэлтгэх юм шаардлагатай юм байна гэдгийг анх мэдээд, манайх бол 2010 онд ингээд 4 багшаа бол гадаадд бэлтгэсэн байгаа. Ингээд чиглүүлэгч багш 4 багштай 4 бүлэгтэй нийтдээ 14 багш ажилчтай ийм цэцэрлэг байна. Тий. Тэгэхээр яг Монтессори сургалттай арга зүйтэй цэцэрлэгийн хувьд бусад энгийн цэцэрлэгээс юугаараа ялгаатай байдаг юм бэ? Ямар одоо онцлогтой вэ? Энэ тухай бас мэдээлэл өгөөч. Монтессори сургалтын арга зүйн би болоо 100 гаруй жилийн түүхтэй байж байгаа. Энэ арга зүй нь бол анх Италийн эрдэмтэн Мария Монтессори гэж хүн үүсгэн байгуулсан байгаа. Энэ арга зүйг бий болгосон байж байгаа. За энэ арга зүйн бусад эрдэмтдийн гаргаж ирсэн одоо сургалтын арга зүйгээс юугаар ялгаатай вэ гэхлээр хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан одоо хүүхдийг ажиглан судлах явцдаа бий болсон арга зүй гэдгээр онцлог байж байгаа. Хамгийн нэгдүгürt бусдаас юугаар ялгаатай юм гэхлээр Монтессори арга зүй бол хүүхдийг маш хүндэтгэж харилцааг одоо үүсгэж одоо бий болгож чаддгаараа бусад сургалтаас нэлээд ялгаатай байгаа. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдийг бид нар хүн гэдэг талаас нь хүндэтгэж үздэг. Энэ хүүхэд бол одоо хүүхдийн тухай Мария Монтессори юу гэж хэлсэн бэ гэхээр хүүхэд бүр алмаз юм а гэж ингэж хэлсэн байна. Алмаз шиг гялалзч байдаг. Угаасаа гялалзах тийм гоё хүний хайрыг татах юм чадвар хүүхдэд байж ядгаа гэж ингэж хэлсэн байгаа. За тэгвэл бид нар сургууль хүмүүжүүлэгч нар юу гэж бодоод байдаг вэ гэхлээр эцэгчүүд ч гэсэн ерөөсөө энэ хүүхдийг бид нар бүгдийн зааж сургах хэвээр энэ төр жижиг юм, жаахан юм юу ч мэдгүй байгаа гэдэг талаас нь ингэж ихэвчлэн хандаад өөрийгөө бол айгүй хүүхдээс илүү юм мэддэг одоо гэдэг талаасаа дандаа зааж сургах хэвээр гэдэг ийм байдлаар ханддаг бол Мария Монтессори юу гэж хэлсэн гэхлээр хүүхэд болгонд өөрийн гэсэн сурах арга барил байдаг, өөрийн гэсэн хувийн онцлог байдаг. За өөртөө тохирсон одоо юм сурж авах арга зүйгээ хүүхэд өөрөө ингэж олж авч чаддгаа. Тэгээ өөрийнхөө хувийн онцлог тохируулаад танин мэдхгүй энэ одоо аргаа сонгоод яваад ах бүрэн болцоотой байдаг гэж үздэг. Тэгэхээр хүүхдэд байдаг энэ нандин чанар буюу танин мэдхгүй энэ чанар яаж одоо гарч ирдэг вэ гэхлээр тухайн хүүхэд нэгдүгürt аюулгүй, эрүүл хамгаалагдсан орчин байна гэдгийг хамгийн түрүү мэдэрсэн байх ёстой. Тэгвэл одоо манай цэцэрлэг буюу одоо энэ бусад Монтессори цэцэрлэгүүдийн хамгийн түрүүнд бий болгох зүйл бол юм аюулгүй, эрүүл хамгаалагдсан юм орчинг бүрдүүлж чадсанараа байгаа. Дээрээс нь тухайн хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхээс гадна зан төлөвийг одоо хөгжүүлэхөөс юм сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан байж байгаа. 3 дугаар нэг онцлог гэвэл энэ сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглаад ийм угаасаа өөрт нь нуугдмал авиастай байгаа ийм алмаз шиг гэлтсэн хүүхдүүдийг бид нар яаж цааш нь хөгжүүлэх вэ гэдгийг чиглүүлдэг багш байж байгаа. Өөрөөр хэлбэл Монтессори багш гэсэн ийм одоо 3 юмны нэгдэл бол энэ
Монтессори цэцэрлэгийг бол бий болгож яддаг. Монгол улсын хэмжээнд одоо юу гэдэг хичнээн одоо ийм сургалттай цэцэрлэг байна вэ те? Одоо эцэг эхчүүдийн хувьд ч гэдэг юм уу, дэргэдийн хувьд энэ талаарх мэдээлэл хэр байна гэж харж байгаа. Ер нь бол мэдээлэл энэ талаар мэдээлэл дутмаг байгаа нас илт харагдаж байгаа тийм ээ. За Монтессори сургалтын арга зүйг одоо Монголд хөгжүүлэхийн төлөө явж байгаа багшийн хувьд хэлэхэд бол яг багшнараа одоо гадаадад бэлтгээд яг Монтессори багш бэлтгэгдсэн Монтессори багштай цэцэрлэгүүд бол бас маш цөөхөн байж байгаа. За яагаад багш нарыг зайлшгүй гадаадд бэлтгэх хэрэгтэй байгаа юм бэ гэхлээр энэ Монтессори багш бэлтгэх энэ процесс маань маш их нарийн технологи шаардсан за ийм үйл ажиллагаа байдаг. Ер нь бол 3-5 жилийн хугацаанд бол суралцаад тэгээд одоо 2.5-аас 6 настай хүүхдэд хичээлэг одоо чиглүүлэн заах юм эрхтэй багш нар одоо бэлтгэн гэдэг бол нэгдүгээрт хэлний бэрхшээл болон мөнгө санхүүгийн одоо асуудлууд тулгардаг учраас тэрийн болгон маш их олон хүнийг тэр доорн бэлтгэх боломжгүй байгаад идэг. Манай цэцэрлэгийн тухайд бол 4 багшаа бэлтгээд одоо бид нар дараагийн шатных нь сургалтанд хамруулахад ер нь бэлэн болоод байж байгаа. За нийт эцэг эхчүүд болон багш нарт хандаж хэлэхэд одоо миний гэр цэцэрлэг бол одоо 2007 оноос хойш ингээ 9 дэх жилдээ хичээлээ хийж явах явцдаа бид нар Монтессори сургалтыг бас чадах чинээгээр хөгжүүлээд ингээд нэлээд нэг төвшөнд хүрчжээ гэж өөрийгөө үнэлж байгаа. Тэгээд энэ сургалтын тухай мэдхийг хүссэн эцэг эхчүүд болон багш нарын одоо өмнө бидний үүд хаалга нээлттэй байж байгаа шүү гэж хэлмээр байна. Миний гэр цэцэрлэгийн хувьд олон улсын Монтессори холбооны гишүүн цэцэрлэг Монголд төлөөлөгч гэж явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар юу гэдгийг Монгол улсад хичнээн яг тооны цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр багш нар нь хэр боловсрсан байна. Энэ талаар бас мэдээлэл өгөх. За яг хуваар Монтессори багш болсон нэг 2-3 багш байдаг гэж бид нар сонссон. Одоохондоо бол тэр багш нар бидэртэй яг сайн холбоотой ажиллаагүй байж байна. Тус тусдаа яг цэцэрлэгүүдэд ажиллаж байгаа байх. Ер нь бол яг бид нар цэцэрлэгийнхаа дэргэд ч гэлтгөө ер нь нийт Монголынхаа ард түмэнд зориулаад Монголын Монтессори багш нарын холбоо гэх төрийн бас байгууллагыг бол байгуулсан байж байгаа. За үүгээрээ дамжуулаад бид нар юу хийх гэж байгаа вэ гэхлээр Монтессорийн сургалтын арга зүйг одоо зөв голдрлоор Монголд хөгжүүлэх юмсан гэсэн ийм чин сэтгэл энэний ард байж байгаа. За тэгээд энэ Монголын Монтессори багш нарын холбоо маань 2015 онд АМИ буюу олон улсын Монтессори багш нарын холбоонд гишүүнээр ингээд илссэн байж байгаа. За ингээд тэр 35 орны төлөөлөгчтэй мөр зэрэгцсэн Монгол орны төлөөлөөд энэ хуралд оролцоод дэлхийд одоо боловсрал ямар шатандаа явж гин өнөөдөр зөвхөн сургуулийн өмнөх боловсрал гэхгүйгээр нийт насан туршийн боловсралд одоо энэ Монтессори арга зүйн үүрэг оройл юу байгаа юм бэ? Цаашилбал энэ Монтессори арга зүй маань өнөөдөр зөвхөн одоо хүүхдэд аюутнуудад хэрэглээ зогсохгүйгээр настай хүмүүс болон сэтгцийн өөрчлөлтөнд орсон хүмүүст ч гэсэн ашиглагдаж байгаамаа ийм өргөн арга зүй болж ингээ өргөжж байгаад одоо маш их баяртай байгаа. Тийм. Таны хэлснээс бол яг Монтессори сургалт явуулж байгаа танай цэцэрлэгийн хувьд бол одоо эцэг эхчүүд болон бусад цэцэрлэгийн багш нар бол хүрэлцэн ирж одоо туршлага солилцоход нээлттэй гэж ойлгож болох нь шүү дээ тийм ээ. Саяны харсан жишээнээс ч гэсэндээ Архангай аймгийн цэцэрлэгийн багш нар бас танай цэцэрлэгээр ирж одоо сургалтаа шин танилцж ах шиг юм тийм ээ. Тийм. Ер нь бол эцэст бид нар хүүхдүүдийн төлөө л энэ ажлыг хийж байгаа. Өнөөдөр нэг ч гэсэн хүүхэд өөрөө бие даах чадвартай болоод улс их орондоо одоо их одоо хүсэлтэй юм иргэн бүтээх нь л бидний үүрэг байж байгаа. Тэгэхээр хүүхдийн төлөө гэж цохилох зүрхтэй хэн бүхэн одоо энэ Монтессори сургалтын арга зүйг судлаасай, өөрийнхөө үйл ажиллагаанд ашиглаасай гэдэг ийм хүслийг одоо манай хамт олон болон энэ Монголын Монтессори багш нарын холбоо бол зорж байгаамаа. Тэгээ тийм учраас мэдээж дотоод журам гэж байгаа бид нартай тодорхой цаг товлоод ингээд манай цэцэрлэг дээр үзэж харъя. Ер нь энэ Монтессори сургалтын тухай нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Ер нь би
эцэг хүүхдээ одоо ойлгохоо байлаа ч гэдэг юм уу, эсвэл бүр аргаа барсан үедээ эцэг их хандах биш. Хүүхдээ яаж одоо төлөвшүүлэх вэ гэсэн санаа зовсон одоо сэтгэл тавьж байгаа ийм эцэг эхчүүдийг одоо хандаасаа гэж хүсэж байгаа. Мөн түүнчлэн багш нар бол одоо цэцэрлэгийн багш нар маш завгүй хүмүүс байж идэг. Гэлээ гэхдээ өөрийгөө байнга хөгжүүлэх шаардлагатай ийм хүмүүс байдаг. Тийм учраас Монтессори сургалтын арга зүйн талаар одоо манай холбооноос бас сургалт явуулах юм одоо бодолтой байж байгаа. Тэгээд одоо ерөнхий ойлголтыг өгөх сургалтууд маань бас багш нар идэвхтэй оролцоосай гэж ингэж хүсэж байна. Монтессори сургалтын арга зүйн сэтгэл санаа тайван биерүүл байхад хүүхэд зөнгөөрөө үйлдэл хийдэг. Тухайн хүүхэд өөрт хэрэгцээтэй байгаа зүйлээ өөрөө мэдэрч хэн нэгний алдатлах шахалтгүйгээр хийснээр өөртөө нээлт хийж таны мэдрэхүйн чадвараа хөгжүүлдэг байна. Хүүхэд бүр хувийн онцлогтой байдаг. Өөртөө тохируулан таны мэдэх хэрэгцээгээ хангахад энэ арга зүй хамгийн сайн нөлөөлдөг байна. Хүүхэд бүрийн хувийн онцлог нь хүүхдийн төрлөх зан арын шин нуугдмал авьяас ба түүний хүрээлэн байгаа орчны нөлөөллөөс шалтгаалan өөр байдаг байна. Иймд тухайн хүүхдийн мэдрэхүйг хөгжүүлснээр сонирхсон зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайжирч таны мэдхүйн туршлага тархиндаа хадгаснаар оюун ухаан хөгжиж сэтгэлээ удирдах сурдаг байна. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрийн мэдрэхүйн мэдхээ мэдрэх чадвараа хөгжүүлснээр мэдрэхүйгээр дамжиж ирсэн мэдээлэлээ бүртгэх, задлах, шинжлэх ойлгондоо хадгалах хэрэгтэй үедээ ашиглах зэрэг тархины идэвхтэй ажиллагааг бий болгоход хүүхэд суралцж ирээдүйд хэн болох цаашлаад юу хийх ёстой чиг баримжаагаа олж авдаг сургалтын арга зүй юм а. За би зүгээр одоо 2005 оноос хойш яг энэ Монтессори сургалтын талаар нэлээд сонирхоод одоо бол бүр дурлсан гэж хэлж болно. За тэгээд сүүлийн яг 5 жилийн хугацаанд бол яг бүлэг дээр хүүхдүүдтэйг бол ажиллаж байгаа. За энэ сургалтын онцлогийг би юу гэж харсан бэ гэхээр ер нь бол хүүхдүүд нэлээд эрхчлөөтэй, өөрийнхөө байж чаддаг. За тэгээд хүүхд эрхчлөөтэй өөрийнхөө байна гэдэг нь яг өөрийнхөө мэдлэгийн хэмжээг өөрөө нээлт хийж бүтээж чаддаг нь ийм давуу талтай байсан. За багшийн хувьд гэх юм бол нэлээд хүүхдүүдтэйгээ зэрэгцээд өөрөө бас бүрэн хөгжих бүрэн боломжтой. Хүүхдүүдээсээ нэлээд зүйлийг суралцдаг. За 3 настай хүүхд маань өнөөдөр яг надаас юу хүсээд байна? Энэ хүүхдийн яг чухал хэрэгцээ нь юу байна? Өнөөдөр энэ хүүхд өөртөө ямар нээлт хийхийг хүсэж байгаа гэдгийг хамгийн түрүүнд олж ажиглах энэ чадвар бол одоо Монтессори багшийн хамгийн гол чадвар, гол одоо ажлын хэрэгсэл гэж одоо ойлгож байгаа л доо. Монтессори цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн давуу тал нь юу вэ гэм бэ? Бусад цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдээс юугаараа онцлог вэ те? Тухайн хүүхдийн ур чадвар дээр тулгуурлаад одоо үйл ажиллагаагаа явуулж ийн гэдгийг ойлгож байна шүү дээ. За би бас өөрөө бага насны хүүхэдтэй. За хүүхэд манаас Монтессори сургалтанд одоо хамрагдаж энэ Монтессори цэцэрлэгт хүмүүждэг. За өөрийнхөө хүүхэд дээр жишээ аваад ярэ. За тэгэхээр миний мэдхгүй байгаа хүүхдийнхээ одоо хийж чадахгүй гэж боддог зүйлийг маань аль үжээ хүүхдүүд маань цэцэрлэг дээр хийгээс сурцсан байдаг. За наад зах нь одоо би ерөөсөө хүүхдээ юу гэдэг луу арилгаж чаддаг гэж мэддэггүй байсан. Тэгтэл нэг л өдөр хүүхэд маань намайг хоол хийж хахад ээжи би луу арилгаж чадна. Би танд хийгээд өгье гэх жишээтэй. Нөгөө талаасаа бас ийм шинийг хийх ийм ирмэлзэлтэй болдог. За одоо гинтл нэг өдөр байж байгаа л одоо амьд цэцэг хараал зураал тэрийгэ алтан зул гэд нэрлээд ингээ өөрөө байж чаддаг ийм сайхан сургалт. Тэгэхээр одоо энэ сургалтын үр дүнг бас миний хүүхэд ч гэсэн одоо хүртээд явж байгаа юм азтай хүүхдээ. Энэ сургалтын бас нэг гол зорилго нь бол ураа нь бол багшаа намайг өөрөө хийж сурахад туслаач гэж байгаа шүү дээ. Яг таны хувьд одоо цэцэрлэгийн сурж байгаа хүүхдүүдээ өөрөө хийхэд нь яг гар бие туслаад байж байгаа хүний хувьд одоо хүүхдүүдийн хөгжил өдөн дээр чинь харагддаг уу? Харагдлаггүй яах вэ? Хамгийн чухал зүйл бол одоо энэ байдаг. За энэ маань одоо юугаар харагддгийг гэхээр за ер нь бол нөгөө хүмүүс нэг ингэдэж штэ өөрт нь ямар нэгэн тусалцаа хэрэгцээгүй байгаа үед нь бид нар тусалчих юм бол миний хувьд ч гэсэн дургуйцах зүйл гардаг. Гэтэл хүүхэд гэдэг амьтан маань яг өөртөө нээлт хийх гээд анхаарал нь дээд зэргээр төвлөрсөн байгаа үед томчууд бидний гаргадаг алдаа бол би чамд туслая гэд өөрөө хийгээд өчтдөг өмнөөс нь. За одоо хамгийн нэгдүгээр жишээ бол одоо биднэрт өглөө оройд хүүхдээ хүлээж авах тараах үед нь одоо гутлаа өмсөх, өвдөх асуудал үүдэг. За томчууд бид нар ямарваа нэг зүйлд маш их яардаг. Тэд нарыг хурдан хийлгэхийг хүсдэг.
Тэгтэл гутлаа үднэ гэдэг бол хүүхдүүдийн хувьд маш урт хугацаа зарцуулсан, анхаарал нь төвлөрсөн, тэднээс маш их хүчин чармаалт гарсан ийм үйл ажиллагаа байгааг ер нь бол анзаарч хардггүй. Тэгэхээр бид нар одоо эцэг эхчүүдтэй юу гэж хэлдэг вэ гэхээр та ирэхээсээ 20-30 минутын өмнө бид нэр залгаж хэлээрээ. Би таны хүүхдийг өөрөө хувцалд сурах, өөрөө гутлаа үдэх юм боломжийг олгох ийм цаг хугацааг та гаргаж өгөөрэй гэж эцэг эхчүүдээс хүсдэг. Тэгэхээр манай эцэг эхчүүдийн хувьд бол одоо тэр боломжийг нь олгохыг хүсдэг учраас яг энэ бидний дотоод журамд бол захирагдаж ингэж байж чаддаг. Тэгээ хүүхдүүд маань ингээд олон давталтын үр дүн өөртөө үйлчлэг энэ дадал хвшлийг бол олж авч чаддаг байна. Монтессори сургалтаар одоо юу гэдэг цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн хувьд зөвхөн одоо юу гэдэг сургуулийн өмнөх боловсролыг эзэмшихээс гадна өдөр тутмын аж амьдралд суралцж гин гэж ойлгож болж байна тийм үү? Тэглгүй яг одоо Мария Монтессори маань өөрөө тэгж хэлсэн байдаг. Миний сургалтын одоо гол давуу тал бол өдөр тутмын амьдрал буюу би амьдралд хүүхдийг бэлддэг. За энэ сургалтын гол одоо бас үндэс нь яг л энэ дээрээс эхэлсэн байгаа. Өөрийнх нь одоо амьдрал философийн судлаад үзэж байхад ерөөсөө л өдөр тутмын амьдралаар хүүхдийг бид нэр хөгжүүлж болно гэсэн энэ онолыг бол үндэслэснээрээ одоо давуу талтай. За тэгэхээр Монтессори миний хувьд бол Монтессори одоо ертөнц хизээ одоо би хөл тавьсан байхаар анх нөгөө ээж болоод хүүхдэд цэцэрлэгт өгүүлсэн. Тэгэхээр ээж болсон хүний хувьд бол хүүхдэд аль болох хамгийн сайн үр дүнтэй, үр бүтээлтэй сайхан цэцэрлэгт өгье. Ямар арга хүмүүжүүлвэл миний хүүхдэд хариуцлагатай сайн хүн болж өсөж тарних вэ гэдэгт илүү анхаарах болсон. Тэг яг энэ үеэс бол анх манай хүүхд 3 настайгаас эхлээд энэ Монголд Монтессори цэцэрлэгт явж эхэлсэн. Тэг анх Монтессори гэдэг үгийг нь сонсвол сонирхож эхлэв. Юу юм бэ? Юу нь ингээд чухал юм? Яагаад ингээд олон улсад ийм алдар хүндтэй те хүн болон хүүхдээ ишээ өгд юмыг судалж эхэлсэн. Тэгэл ер нь олон сүүлийн 3 жил Монтессоригийн тухай ээж хүний утгаар бол ер нь их судалж сонирхож явж байгаа. Тэгээ явж байна. Яг энэ хүүхдэд нь одоо энэ Монтессори цэцэрлэгт явснаар ямар өөрчлөлт гарч ийн тийм ээ? Өөрийнх нь одоо хүссэн одоо юу гэдгийг ур чадвар дээр нь тулгуурласан зүйлсүүд одоо илэрч гарч ирж чадж гин үү? За миний одоо ажиллаж байгаагаар бол бусад хүүхдүүдэд харьцуулахад бол хэцүү л дээ. Гэхдээ ер нь бол би ээж хүнийхээ хувьд л хүүхдэд аль болох эрх чөлөө олгодог. Өөрийнхөө дуртай хийх хэрэгтэй гэсэн зүйлээ хийгээ. Тэгээд энэ эрх чөлөөг олгоод хажуугаас нь дэмжиж өгөх тусам маань хүүхд маань бол өөртөө ихтгэлтэй. Нэгдүгээрт өөртөө юу хэрэгтэйгээ бас аягүй сайн мэддэг. Ямарваа нэгэн сонголтыг хийхдээ арай одоо ухаалгаар ханддаг болсон. Ном, дэвтэр одоо сургуульд орсон оноо ч гэсэн гэрийн даалгавар нэг их тэр шахахгүйгээр энэ бол миний хийх ёстой зүйл. Энийг хийчээ тоглоно гэдэг тийм одоо ойлголттой юмд тэгж хариуцлагатай ханддаг болсон нь надад их таатай санагддаг. Таны хувьд одоо энэ Монгол улсад Монтессориг хөгжүүлэхэд хүчин зүтгэж байгаа бас гар бие оролцож байгаа хүний хувьд цаашид ер нь ямар арга замаар явбал энэ одоо сургалтын арга зүй хөгжих юм бэ? Ер нь Монгол улсад одоо цаашаад ямар хандлагатай байна? Тэгээ яг хүүхдийн хүмүүжлийн асуудлыг аваад үзэх юм бол тэр хүүхдийг хүмүүжүүлж байгаа ээж аав нүсгэж төрүүлсэн ээж аав эмээ өвөө ах トゥ тийм ээ. Тэгээ цэцэрлэгийн багш нар, цэцэрлэгийн хамт олон энэ бүх хүмүүс маань яг тухайн хүүхдийн хөгжил сэтгэлээсээ хандах юм бол аяндаа юм ундраал яваад байгаа юм л та. Өөрөөр хэлбэл сэтгэлээсээ хандаад тэгээд хариуцлага ухамсарлаад явах юм бол энийг бол заавал Монтессори биш гэж үзэхгүйгээр хүүхдийн хүмүүжил өөрөө аяндаа ингээд чиг нь гарна. Монтессори хүмүүжлийн хувьд бол мэдээж энэ бол багшийн одоо хандлага тийм ээ эцэг эхчүүд өөрсдөө Монтессориг бас дэмжиж гин үгүй гэдгээс бас шалтгаална. Тэгэхээр энэ бол эцэг их нөгөө талаасаа сургууль хүмүүжүүлэгчдийн хамтарсан бас мөн түнжил мэдээж хамгийн гол нь хүүхдэлтэй хүүхд маань бас өөрөө хадж жаргалтай байна уу баяр хөөртэй байна уу гэдгээс бас шалтгаална. Хамгийн гол нь одоо эцэг эхчүүдийн мэдээлэл одоо бас жоохон тутмаг байгаа юм шиг харагдаж байна тийм. Тийм ер нь бол одоо бид нэр сүүлийн хэдэн жил бол ерөөсөө хүүхдүүдтэй цаг гаргахад бас хэцүү шүү дээ. Өөрсдөө зөндөх ажилтай хажуугаар нь машины бүглээ хүүхдээ өглөө оройдоо зөөн гэл. Гэхдээ яг хөө энэ болгоны хажуугаар бол бас хүүхдэд маань юу хэрэгтэй вэ? Яаж хүмүүжүүлвэл ирээдүйд энэ хүүхд маань шилжилтийн насан дээрээ яаж тайхан туулах вэ тийм ээ? Эргээд 20 жилийн дараа том хүн буюу би хүн боллоо явахад өөрсдөө ингээд хариуцлагатай амьдраа яваасаа гэдгийг том зургаар харж чадах юм бол багаас нь найлуулах эхлэх нь бол зүйтэй л гэж би боддог. Манай энэ Монголд одоо энэ АМИ гэдэг олон улсын байгууллага байгаа л да. Энэ байгууллагын салбар байгууллага Монгол улсад байгуулагдаад одоо 1 жил болж байна. Тэгээд 1 жил анх одоо 1 жил үүсгэн байгуулагдсаны хугацаанд бид нар одоо яг ямар үйл ажиллагаа хийгээд байна вэ гэхээр нэгдүгээр
Энэ 4 сард Амстердам хотод болсон энэ жилийн ерөнхий уулзалтанд очиж суусан. Тэгээд энэ уулзалтынхаа үеэр яг Монгол улс одоо энэ АМИ олон улсын байгууллагын гишүүн орноор одоо элслээ гэд гэрээндээ гарын үсэг зураад өөрөөр хэлбэл ямар үйл ажиллагаа явуулах уу, яаж хөгжүүлэх гэдэг талаараа санал солилцсон. Тэгээ энэ одоо уулзалтын үеэр бол нийт 35 орны элч төлөөлөгч нар бол ирж ин яг нөгөө бусад одоо параллел адилхан гишүүн байгууллагуудаас ирсэн гэсэн үг. За тэгээд энэ хурал маань бол жил болгон болдог. Тэгэхээр бид нэр эх жил бас үүсгэн байгуулагдсанаас хойш ямар ажил үйл хийсэн бэ, ямар төлөвлөгөө байгаа вэ гэдэг талаараас эргэж холбоо харна. За одоогийн байдлаар бол энэ холбоо маань ямар үйл ажиллагааны одоо илүү төлөвлөлөөд байгаа вэ гэхээр аль болох энэ Монтессоригийн тухай энэ Монтессори минь яагаад хүүхдэд хэрэгтэй вэ гэдэг талаар олон нийтэд мэдлэг түгээх тийм ээ энэ талаар бол илүү их төлөвлөгөө анхаарж байна. За тэгээд энэ ажил маань бол баг багаар алхамаар ер нь бол цаашаа урагшлан гэдэгт найдаж байгаа. Дэлхийд дахна энэхүү сургалтын арга зүй хэрэгжиж эхлээд 6 гаруй жил болж байгаа бөгөөд манай улсад Монтессори сургалтын арга зүй хэрэгжиж эхлээд 6-аас 7 жил болж байгаа юм. Гэхдээ Монтессори олон улсын холбоонд бүртгэлтэй минигэр цэцэрлэг болон бусад энэ төрлийн сургалттай үйл ажиллагаа явуулдаг 2-аас 3 цэцэрлэг байдаг юм. Purpose to come to Mongolia was really to Монгол ирсэн миний гол зорилго бол Монгол улстай танилцах, энэ сайхан оронд ирж үзэх, нөгөө талаас Монтессори Монгол улсад хэрхэн хөгжиж байгаа талаар өөрийн биеэр ирж үзэхэд миний аяллаа гол зорилго оршиж байгаа. АМИ буюу олон улсын нийгэмлэг маань Мария Монтессоригийн өөрийнх нь үүсгэн байгуулсан нийгэмлэг байгаа юм. Энэ нийгэмлэгийн үндсэн зорилго бол энгийгээр хэлбэл хүүхдүүд өсөж торних орчинг Монтессори үзэл баримтлал, Монтессори хүүхдийг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн Монтессори үзэл сургалтыг түгээн дэлгэрүүлж бусдад таниулахад оршдог. Монтессори үзэлд Монтессори орчинд Монтессори зарчмаар хүүхэд өсөж торноход хүүхдийн потенциал илүү сайн хөгжиж, тэр хүүхдийн хүсэл сонирхол илүү анхаарал хандуулж хөгжүүлдэг учраас Монтессори бол зөвхөн Монгол оронд байгаа гэлтгүй дэлхийн аль ч оронд байгаа хүүхдийг таатай орчин нөхцөлд хөгжүүлж байна. Тэгэхээр Монгол улсад ч Монтессори сургалтын арга зүй цаашид илүү сайн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Би Монголд ирснээсээ хойш нийтдээ 3 Монтессори цэцэрлэгээр орсон. Мөн 1% цэцэрлэгээр орлоо. Ер нь миний явж үзсэн бүх цэцэрлэгүүдийг харахад нэг нийтлэг зүйл байгаа нь бүгдээрээ ер нь их сайн суурай тавьсан байна. Мэдээж өөр онцлогтой учраас харьцуулж хэлэхэд жоохон хэцүү байна. Тэгэхээр Монтессоригийн онцлог нь юу юм бэ гэхээр нэгдүгээр хүүхдийн хөгжилд тохирсон тодорхой орчин бүрдүүлж өгөх, хоёрдугаарт хийх дуртай зүйлийг нь бий болгож өгөх, гуравдугаарт эргэн тойронд байгаа томчууд тэр хүүхдийг хүндэтгэж харьцдаг. Өөрөөр хэлбэл тэр хүүхдийн биеэ даасан байдал, дуртай зүйл, сонирхол, өөрийнх нь хөгжлийн үе шат зэрэг тэр бүгдийг нь хөгжүүлээд энэ 3 хүчин зүйлийг бүрдүүлж өгсөн тохиолдолд хүүхэд маань өөрийгөө дотоод хөгжлийн үе шатаар цаашаа хөгжих боломжтой байдаг. Монтессори цэцэрлэг гэдэг маань юугаараа бус цэцэрлэгээс өөр онцлогтой юм бэ гэхээр энэ Монтессори багш нар Монтессорид ажиллаж байгаа хүмүүс маань хүүхдийг яг бодит хэрэгцээ шаардлагыг маш сайн ойлгодог хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдэд 1 настай, 2 настай байхдаа юу хэрэгцээтэй байдаг, түүнийг нь их сайн ойлгож чаддаг. Нөгөө талаасаа хэрэгцээг нь хангаж, багаж хэрэгсэл, материал хэрэглэгдэхүүнээр тухайн хүүхдийн орчин бүрдүүлж өгсөн байдгаараа бусад цэцэрлэгүүдээс өөр онцлогтой байдаг юм а. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдээ маш сайн ажиглаж бай. Таны хүүхэд яг юунд илүү дуртай вэ гэдгийг ажиглаад өөрөөр хэлбэл юу хүсэж байгаа биш, энэ хүүхэд юу хэрэгтэй вэ гэдгийг нь сайн ажиглаж мэдэж бай. Хэрвээ ингэх юм бол тухайн хүүхэд өөрөө бие даасан хариуцлагатай, ямар нэгэн шин зүйлийг мэдхийг хүсэх их хүмүүжлтэй хүүхэд болж өсөнч торнодгоо. Тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ сайн ажиглаж чадвал ирээдүйд хэн болохыг нь мэдэж болно гэдгийг хэлмээр байна. Энэ сайхан нэвтрүүлэгтээ намайг оролцуулсан та бүхэнд баярлалаа. Монтессори Монголд илүү хөгжинө гэдэгт би итгэлтэй байна. And thank you for having me coming. Монтессори сургалтын бусдаас ялгарх онцлог олон янз бөгөөд уламжлалт сургалт болон Монтессори сургалтаар хэрэгждэг байна. Банк хэрэгжлэх уламжлалт сургалтын хувьд багш төлөвлөн хүүхэд багшийн хийснийг хийн. Бүх хүүхэд хийсэн бүтээл адилхан байдаг бөгөөд багш сургалтын үед гол сүмэн болдог байна. Харин хичээлийн хэрэглэгдэхүүний хувьд бүх хүүхдийн тоогоор байдаг байна. Харин Монтессори сургалт хүүхэд өөрийн сонголтоороо хичээл үйл ажиллагаанд оролцох нь
тухайн хүүхдийн ямар нэгэн байдлаар өөр зүйл хийх бүр хэлбэл өөрийнх нь хүссэн зүйлийг хүчлэхгүйгээр хийлгдэг байна. За багш хүүхдийн хүссэн зүйлийг сургахын туслах үүрэгтэй олгодог юм а. За мөн хичээлийн хэрэглэгдэх хорын ганц байдаг нь бодит зүйлээр тулгуурлан сургалт явуулдаг. Холимог бүлгийн зохион байгуулалттай алдааг хүүхэд өөрөө тухайн хэрэглэгдэхүүн дээр ажиллаж байх үедээ өөрөө засах боломжтой. Дэлхийн нийтээр нэгдсэн нэг хөтөлбөртэй байдаг зэрэг нь энгийн уламжлалт сургалтын аргаас ялгарах онцлог болдог. Харин менежер цэцэрлэгийн хувьд Монтессори сургалтын арга зүгээр сургалтаа явуулдаг бөгөөд Монтессори олон улсын холбооны гишүүн байгуулдаг юм а. Цэцэрлэгчдийн хувьд сүүлийн жилүүдэд Монтессори сургалт гэх нэрийг мэддэгч ямар сургалт байдгийг тэр бүр мэддэггүйгээс болж хүүхдүүдийн ирээдүйд хэн болох, цаашлаад төрөлхийн ямар зан арийн шин генетиктэй хүн болохыг мэдэж чаддаг байна.